Сайн байцгаана уу? Хүн болох багасаа хөтөлбөрийн санхүүгийн боловсрал олгох хөтөлбөр. Дээрээс нь бид нар мөнгөний тухай үтсэн одоо өргөжлүүлээд өрхийн төсөв. Гэр бүл бид нар аав ээжийнхээ ажил хийгээд, бизнес хийгээд олгосон орлогыг хэрхэн зарцуулах талаар өргөжлүүлэн үтцгээ хүүхдүүдээ. За бид нар мөнгөний гахаатай хүүхдэнд гараа өргөдөг. Гэхдээ эд хүүхд мөнгөний гахаатай лээ. Гэтэ мөнгөний заавал гахаа гэхгүй авдар байж болно те. Мөнгөө өөр аргаар хадгалдаг, ээж авдаа хадгалуулдаг, дансандаа хадгалдаг хүүхдэд ээж болно те. За тэгэхээр зэрэг өрхийн төсөв гэдэг маань 7 хоногоор өдрөөр юм уу 7 хоногоор сараар гэрийнхээ орлого зарлагыг төлөвлөхийг хэлж байгаа. За тэгэхээр орлого гэдэгт маань юу орох вэ гэхээр аав ээжийн цалин, аав ээж нь бизнес эрхэлдэг бол бас бараагаа борлуулсны орлого орж болно. Бид нар аж амьдралдаа өдөрт нь 7 хоногт нь сараар нь энэ олсон мөнгөө хэрхэн үр дүнтэйгээр хүргэх вэ гэдгийгээ төсөвлөх буюу тооцож, тэмдэглэж түүнийхээ дагуу мөнгөө захиран зарцуулахыг нь өрхийн төсөв гэж ярьдаг. Гэр бүлийн төсөв гэж ярьдаг. Жишээлбэл өнөөдөр ахт нь сургалтын төлбөрийн төлнө гэд тийм ээ тэгсэн тохиолдолд бид нар бичнэ. Одоо 5 сарын 20-ны өдөр болдын сургалтын төлбөрийг тушаанаа. За энэ яаж гинэ вэ? Төсвөлж гин. Тэгэхээр зэрэг өнөөдөр энэ мөнгөө тэдэнд хөргийг тийш нь тушаах юм байна. За эсвэл бид нар яадаг өдөртөө нэг талах. Хідэн одоо өндөг ингээ авч иддэг бүх юма бид нар төсвөлнө. За одоо бидний тарааж өгөх дасгалын дэвтэр дээр та нар өдрийн төсвөө, сарын төсвөө тэмдэглээд явчихна. За тэгэхээр гэр бүлийн төсөв гэдэг маань урт хугацааны 10 жилийн дараа, жилийн дараа эсвэл энэ 7 хоногийнхоо мөнгийг захиран зарцуулах. Та нар одоо дэлгүүрээс өөртөө очиод хүнсээ авдаг хүмүүс байна уу? Ээж аавынхаа өгсөн мөнгөөр тохируулаад хүнсээ авдаг. За зүйтэй. Мөнгө нь дандаа хүрдэг үү? Илүү юм авъя гэхээр хүрхээ ойлцдаг те. За энийг бид нар түрүүн хүсэл ба хэрэгцээ гэдэг дээр ойлгосон байгаа. Хүсэл бол ямар гэж хэллээ? Хязгааргүй те. Хүсэл хязгааргүй. Хэрэгцээ бол хязгаартай те. Бага мөнгөндөө тохируулна. За тэгэхээр бид нар ингээд илүү одоо энэ хичээлийн дэвтрээ дуусаагүй байхад нь ураа хийчдэг хүүхд байдаг. Цаасаа ашигладгүй хүүхд байдаг. Эднэр бол яаж юм гэхээр өргүү зардал гаргаж байгаа. Мөнгөө хэмнж гамж чадахгүй байгаа. Энэ өрх гэрийн төсөв зохиоход хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Ааваа би энэ 7 хоногт манай анги тим юм өгнө. Би ийм хувцас авмаар байна ээжээ. Энийгээ бид нар өрхийнхөө төсвийг зохиоход хэлэх ёстой. Хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө эсвэл хийж борлуулсан барааныхаа төлөө орж байгаа мөнгөн урсгалыг орлого гэж нэрлэдэг. За зарлага гэхэр зэрэг өрхийн гишүүдийн хэрэгцээ. Ямар хэрэгцээ вэ? Ямар үйлчлэгээ авах вэ? Энийг зарцуулж байгаа мөнгийг зарлага гэж нэрлэдэг. За орлого зарлага хоёр маань цаг ямагт тэнцүү буюу түүнээс орлого нь илүү байвал айл гэрийн амьдрал, эдийн засгийн үр өгөөж зөв голтрлоороо явж гинэ гэж үзнэ. За жишээлбэл орлого гэж одоо ажил хийж олсон мөнгөө хэлнэ гэсэн шүү дээ. Орлого зарлага хоёр яг тэнцүү байвал яг л өнөө маргааш тий энэ сард 1 сая төгрөг олсон 1 сая төгрөг маань л хүрлээ. Илүү юм авч иднэр чадахгүй. За тийм учраас орлого нь зарлагаасаа илүү байх хэрэгтэй болоод байна. Тий тэгвэл бид нэр хадгалж болно. Нөгөө мөнгөний гахаатай хийх мөнгө маань орж ирэхгүй байх тий. За хүүхдүүдэд хүмүүс яадаг төрсөн өдрөөр та нар бэлэг авч ирсэн үү? За мөнгө өгдөг хүмүүс тэргээ юунд зарцуулдаг? Хадгалдаг, өөрт хэрэгтэй юмдаа зарцуулдаг. За хамгийн ашигтай хувилбар хэрвээ бидний зарлага нь их болчих юм бол нөгөө авсан сая төгрөгнөөсөө зарлага нь ингээ сая 300, сая 500, 2 сая болоод унах юм бол бид нэр зээл авах хэрэгтэй болно тий. Эсвэл мөнгө хүрэхгүй болохоор тэрэндээ тараад хүн хоосоо хонж болох уу? Болохгүй шүү дээ. Тэрэндээ тохируулж амьдрахыг энэ санхүүгийн боловсрал гэдэг юм. Тийм учраас хүүхдүүд та нар мөнгөө зөв гамтаа хэрэглэх хэрэгтэй. Санхүүгээ төлөвлөөд түүнээсээ үлдсэн мөнгийг нь хадгалаад дараагийн хугацаанд өөрт хэрэгтэй гэр бүлдээ хэрэгтэй зүйл авахыг бид нар яах нь хуримтлал үүсгэнэ гэж ярьж байгаа. Бид нар ирээдүйд том болоод ч гэсэн яг энэ зүйлийг амьдралдаа хэвшил болгоо зөв дадлаг болгох юм бол сайхан амьдрах их усүр маань бүрднэ гэсэн.
За жишээлх юм бол урьдчилан төлөвлөх боломжгүй зүйл хүний амьдрал тохиолддог. Тэр үед бидний бас хадгалсан, хоримтлуулсан мөнгө маш их хэрэг болдог. Тэр мөнгийг бид нар гахаатаа хадгалахаас илүү банкнд хадгалвал өшөө үр дүн. Ингээд бид нар дараагийн хичээл дээр хоримтлын хадгаламжаа үргэлжлүүлнэ. Үдсэн хичээлээ баттгаад асуухад бид нар хэрэгцээндээ тохируулж мөнгөө зарцуулах ёстой гэдгийг өнөөдөр та нар ойлгож чадсан уу? За хэрэгцээндээ тохируулаад мөнгөө зарцуулахын тулд хинтээ ярьж зөвлөлдөх лээ? Аав ээжтэйгээ ярьж зөвлөлдөнө. За хэрэггүй зүйл авч болох уу? Яг энэ тэргүүнд хэрэгцээтэй зүйлээ нэгдүгээр авах нь тийм ээ. Тэгвэл хоримтлалтай болохын тулд хамгийн нэгдүгээр тэмдэглэл хөтлөнө. Одоо бид нар та нарт энэ ажиллах дасгал дээр хоримтлал үүсгэхийн тэмдэглэлийн загвар байгаа. За энэ дээр бид нар хоримтлал хэдэн төгрөгөөр хоримтлуулж чадах вэ? Тэрүүгээрээ одоо ээж аахаа өдөр болгоо өгсөн мөнгнөөс би тэгвэл тэдэн төгрөгийг хоримтлуулж чадна гэд тэмдэглэж явах ёстой. За бүгдээрээ энэ дасгалаа ажиллацгаая. За хүүхдүүдэд асуух зүйл байна уу? Асууж тодруулах зүйл байна уу? Мэддэг сэдв байна уу? Ер нь энэ санхүү гэдэгтэй холбоогүй хүн байхгүй тийм ээ. За энэ дасгалаа ээж автайгаа хамтраад ажиллаарай. Ерөнхийдөө бүгдийн өнгөөр будгаар ялгаад ажиллавал бас та нарт ингээд дараа нь өөртөө харахад үүнийг ойлгоход их хэрэгтэй. Дээрэс нь өөртөө сураад зогсохгүй найзуудаа уриалаарай. Найзуудтайгаа бас энэ хийсэн ажлаа танилцуулаад энэ санхүүгийн боловсрал гэдэг юм маш чухал юм байна гэдгийг бас үеийнхэндээ уриалаарай. За ингээд бүгдээрэнд анхаарал тавьсанд баярлалаа хүүхдүүдээ.